Би Монголд анх удаа ирж байна. Өнөөдөр Монгол ирснээс хойшоо 4 дахь хоног. Энэ гайхалтай улсад ямар олон туршлага ердөө 4 хоногт хуримтлуулснаа бодохоор үнэхээр гайхширч байна. Би Хүннү хот олон улсын тэмцээнд оролцох гэж энд ирсэн. Олон улсын нисэх буудлын хажууханд баригдах ирээдүйдээ шинэ хотын төсөл. Бид нар өнгөрсөн 3 сарын хугацаанд энэ төсөл дээр маш шаргуу ажилласан. Энэ нь бидэнд Монголын ард түмний энэ газар нутгийн уламжлалыг гүн гүнзгий мэдж Монголд байгаа та бүхний асар их боломжийг харахад тус болсон. Ийм гайхалтай байгаль өрмөц ёс уламжлал нэг доор оршин тогтнох явдал олон тохиолддоггүй. Байгалийн талаас хүчин чадал, уялдаа, орчин. Нөгөө талаас онцгой арга ухаанаар бүтсэн түүхэн уламжлал энэ хоёрыг яаж нэг доор цогцлоох вэ гэдэг дээр төвлөрсөн. Мэдээж энэ бүхэн Хүннү Сити төслийг боловсруулахад маань сэтэл болсон тусалсан зүйл. Би энийг ирээдүйд Монголын хамгийн бэлэг тэмдэг болсон төслүүдийн нэг болно гэж найдаж байгаа. Би өөрийгөө илүүтэй хотын хүн гэж хэлнэ. Учир нь хотын хүмүүсийн амьдарч байгаа орчныг харах дуртай. Яг ийм Улаанбаатар шиг өнгөрсөн 30 жилд хүн ам нь бараг 2 дахин өссөн ийм хотыг харахад өндөр хурдтай хөгжлийн бүхий л сайн талуудыг олж хардаг. Мэдээж сайжруулах шаардлагатай зүйлс ч гэсэн байгаа. Архитекторуудын үүрэг энэ үед маш чухал болдог шалтгаан нь хөгжил ийм хурдцтай явагдах үед бүхнийг хянах боломжгүй болдог. Түр зогсоод хаана юунд анхаарах хэрэгтэйг тунгаах цаг гаргах хэрэгтэй. Нэг алдартай хот төлөвлөгч хотыг бие махбод мэт үзэж өвдсөн цэгүүдээ олж зөв эмчлэх хэрэгтэй гэж хэлж байсан юм. Хотын хамгийн эмзэгшсэн хэсгийг олох юм бол зөв эмчилж сайжруулж болно. Ялангуяа Улаанбаатарын хамгийн гол зүйл нь хүмүүсийн амьдралын чанарыг яаж сайжруулах вэ гэдэг. Машины хэрэглээг бууруулж нийтийн тээврийг нэвтрүүлэх юм бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд бодитоор тусална. Манай Хүннү Сити төслийн гол зорилго бол 15 минут л алхдаг хотыг бүтээх. Үүний тулд хуучин хэм маягаар биш харин Монголын хотуудад ялангуяа Хүннү Ситид холимог хэрэглээтэй хот буюу бүх зүйл нь нэг доор ойрхон байрласан бүтцтэй хот бүтээхийг зорж байгаа. Бүх хэрэглээг нь нэг доор шийдэж өгч байгаа болохоор заавал машин унахгүйгээр алхах, ундаг дугуй гэх мэт янз бүрийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.